За ер нь одоо энэ хоёр сайдаа хэлж байгааг бол ойлгож байгаа. Ер нь бол бүх юм тулчаад байна гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ одоо бидэнд нөөц байна уу гэвэл байгаа байхгүй юу? Түрүүхэн бид нар байнгын орооны хуралдаан дээр энэ таврын чуулганы хилцэх асуудлын тов дараалд оруулаагүй нэлээд хэдэн хуулийг орууллаа. Тэгээ одоо даан чинь улсын хурлын даргаас асуудаг дэг бол одоо алга. 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын засгийн газраас нийтийн албан тушаалтны хууль ус хөрөнгийг хураах нөхөн төлөвлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан юм а. Эх 7 хоногт 1 жил яваа болох гэж байгаа юм. Би бол юунд итгэлтэй байгаа вэ гэхээр одоо ингээд ахмадын тэтгэврч ярьсан, нийгмийн аль ямар ч асуудал ярьсан, цалин нэмэх асуудал ярьсан ч бид ингээд ийм төсвийн хүндрэл, мөнгөний зовлонтой нүүр тулж байгаа. Тэгээд энэ өнгөрсөн 10 жилийн турш хяналтгүйгээр хулгайлсан хулгайчдын хөрөнгийг хураая л да. Хуулийн төслийн засгийн газраас өргөн мэдүүлчих жил болж шít. Хилцэх асуудлын дараалд ороогүй хуулиудыг бид нар батлаад идэг. Оруулъя гэдэг. Гэтэл аль хэзээний намрын чуулганы хилцэх асуудлын дараалд байсан. Энэ хаврын чуулганы хилцэх асуудлын дараалал 9-т байгаа. Уг нь дэг байдаг бол би бямцх даргаас асуумааргүй. Яагаад энийг ингэж хилцүүлэхгүй удаад байгаа юм бэ? Өнөөдөр яг энэ ажил хийж байгаа яаж мөнгө олж ин төсөвт мөнгө илүү оруулъя гэж явж байгаа энэ ажил хийж явж байгаа хүмүүст л хэрэгцээтэй мөнгө тэндээс гарна шүү дээ. Тэр ахмадуудынхаа тэтгэврийг төрийн аль багчдынхаа цалинг бусад нийгмийн салбаруудад дэмжих тэр яриад байгаа татврын хөнгөлтүүдийг хэрэгжих боломж олцоо энэ авилгачин хулгайчдынхаа хөрөнгийг хурааж гарнаа. Тэр би дэг байхгүй ойлгож байна. Тийм учраас би тодруулах хугацаан дээр ашиглаж бас зориуд би энэ улсын хурлын дарга бямцх даргад хандаж нэгэнт хилцэх асуудлын дараалд орсон энэ хуулийг даруй хилцүүлж өгөөч гэж хүсэж байна. За баярлалаа.